маань сургуулийн ганцанд ажиллаж гэр бүлдээ бас холдог байлаа. Намайг дунд сургууль байхад ээж маань над дээр хурж ирээд "Миний хүү өлсөж байна уу?" гэж асуусан. Энэ үгэнд нь би уурлаагүйч ээжийн муухай царай намайг үнэхээр их бачимдуулсан. "Миний хүүч ахта яах вэ?" гэж бодоод муухай харцгаад асуултанд нь хариулаагүй гүгээ явчихсан. Маргааш нь манай нөгөө ангийн хүүхдүүд "Ээ, чиний ээж чи өрөөсөн үстэй юм байна штэ" гэж ангиар дөрөн хашгирахт нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж үлээ. Яагаад заавал би гэж хэмээн боцоор гэрлүүгээ зүглэхдээ ээжигээ бүр ч илүү үзэн ядаж байлаа. Гэртээ орж ирээ шууд "Та яагаад зүгээр үхээд өгч болдгүй юм бэ?" гэж хэллээ. Ээж юу ч хариулсангүй. Би энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо. Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийг ямар ч хүн хэцүү байдалд оруулж байгаагаа огтхон ч бодоогүй. Энэ цагаас хойш ээжтэйгээ би ярихаа болж зөвхөн маш ургуй суралцаж эхэллээ. Амжилттай суралцсан болохоор гайгүй сайн мэрэгжил эзэмшиж гэр бүлтэйж боллоо. Өөр хотод байшин худалдан авч ихэнх хүүхдтэйч болов. Миний аз жаргалтай амьдралын утга учир ихнэр хүүхдүүд минь болсон байлаа. Харин ээж манай аш хүүхдүүдээ нэг ч удаа харж байгаагүй дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй лээ. Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр цочилж ирлээ. Тэр хаалганы дэргэд зогсчихсон хүүхдүүд ээжийг хараад инээлтэн зогсно. Би урилгахгүй зочноос төвөгшөөж бас уурсан. "Та яах гэж ирж байгаа юм бэ? Яагаад хүүхдүүд айлгаад байгаа юм бэ? Бушуухан эндээс явж үз" хэмээн хашгирах шахуу хөөлөө. Ингэж хэлүүлчихэд ээж "Уучлаарай. Би айл андуурсан бололтой. Намайг уучлаарай" хэмээн эргэн алхахдаа өрөөс нь нүдэндээ нулимс мэлтэгнүүлж байсан. Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгшөрчээ. Өрөөс нь нүдтэн дээр нуруундаас бөгтийч гэж. Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж би их нэртэйгээ өөр хотод томилтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хоттой очлоо. Уулзалтын дараа сониуд сан хөдөлж хуучин муу гэртээ очив. Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулсан. Би үүнийг сонсчоод ганц тусал нулимс унгаагүй. Харин ээжийн надаа бичсэн загтлыг хөршөөс авч уншчихад байж боломгүй том алдаа хийснээ ухаарсан. Хайрт хүү минь. Би чамаагаа бодоогүй өдөр зөөдлөөгүй шүн гэж байгаагүй. Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа үнэхээр их харамсаж байна. Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөс нь нүдний минь хараа их муудсан болохоор чамаагаа хэрхэн өөрчлөгдсөнийг сайн харж чадаагүй. Хүү минь. Чи жижигхэн байхдаа осолдож өрөөс нь нүдээ алдсан. Ээж нь хүүгээ өрөөс нь үстэй энэ орчлын туулахыг дэвчиж чадаагүй болохоор өөрийнхөө нүдийг өгсөн юм. Хайрт хүү минь. Чи хорвоо ертөнцийг ээжийнхаа нүдээр харж ээж нь хүүдээ ямар их хайртай байсныг санаж яваарай. Хайрт хүү минь. Чамдаа ээж нь үнэхээр их хайртай шүү. Ээж чинь гэсэн байлаа. Энэ загтлыг уншаад би хизээч уйлж байгаагүйгээрээ уйлсан. Энэ нулимс ээжийн минь надад гомдсон. Гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг.